Шинжлэх ухаан танин мэдхийн Одмондос суугийн их Монгол улсын түүх нэвтрүүлэг маань ихэд бэлэн боллоо. Энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ нэвтрүүлгийг бол Америк сургуулийн түүхийн багш Маратхан Битүүхэнд бэлтгэр өгдөг. Өдрийн мэнд. За өдрийн мэнд хүргэе. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар гэр бүлдээ үлдээх үн цэнтэй хөрөнгө оруулалт Mandala Garden хамтран ажиллаж байна. За өнөөдрийн сэдэв бол Ван хаан тойрол гэж байгаа тийм. За тийм ээ, Ван хаан тойрол. За тэгэхээр бид нар бол Монголын түүхийг үзэхийн тулд ялангуяа хамаг Монгол улсын түүх, их Монгол улсын түүхийг үзэхийн тулд тэнд бол бас нэг тулгуур Чингис хааны одоо нэг өрөөсөн одоо яг зүтгэж явж байсан. Яг энэ хүний тухай бол нэлээд сайн мэдэх хэрэгтэй болоод байгаа. Энэ юу гэхээр Ван хаан тойролын тухай түүх байхгүй. За Ван хаан бол өөрөө бол тусдаа гэсэн түүхтэй Хэрэд улсыг захирж исэн бас хаан байсан. Хүчрхэг үедээ хүчрхэг сул дорой үедээ сул дорой. Тэгэхээр бид нар бол Хэрээдийн уг гарлын балан одоо энэ газар нутаг улс төрийн тухай бол өмнөх дугаарууд дээр бол Хоржаах ус, Буйраг хаан тэгээ ингээд хаадуудын тухай хэлчихсэн. Гэхдээ яг энэ үед бол Чингис хааны үед бол яг хэн байсан бэ гэхээр бол Ван хаан тойрол Хэрэд улсыг захирж исэн. За Монголын түүхэн тэр дундаа Тэмүүжин буюу Чингис хааныг одоо мандан бадрахад нэгэн түлхэц, хөшүүрэг, дэмжлэг ер нь бол янз янзын л одоо ингээд зүйлэр бол Чингис хаантай холбоотой хүн бол яа харахгүй Хэрээдийн хаан тойрол. За Монголын түүхийн хамаг Монгол улсын үед Хэрэд улсыг захирж байсан Ван хаан бол зарим түүхэн сурвалжид бол Он хаан хэмээн нэрлсэн байдаг. За нэр нь бол ер нь бол Тогойрол буюу тойрол гэсэн хоёр янзаар бичигдсэн. За Маркус Буйраг хааны аж хүү. Хоржаах ус Буйраг хааны хүү. За тэгтээ Хоржаах ус Буйраг хааны 40 хүүгүүний ахмад нь байгаа байхгүй юу? 40 хүүгүүтэй тий. За тэгээ хожим тойролд бол Алтан улсын Вангийн чансан гэдэг хүн болвол тэ сайд хүн болвол Тэмүүжинтэй хамт Хэрэд улс тэ татарыг одоо нэг артлаас нь цохиход тусалж дэмжлэг үзүүлсэн учраас Ван хаан тэ Ван гэдэг цол олгосон. Энээс хойшоогоо түүхэн сурвалж түүхэнд бол Ван хаан хэмээн алдарших болсон. Ер нь бол энэ цагаас хойших түүхүүдийг бол дандаа Ван хаан гэж нэрлэдэг. Тэгэхээр Ван хаан тойрол бол нэг л хүн тэ. За түүний эцэг Хоржаах ус хааны үед бол Хэрэд улс бол хөрш зэрэгэлдээ улсуудын удаа дараагийнхан довтлоонд өртөж хүндхэн байсныг Монголын нус товчооны Ван хааны хэсэг ялангуяа Чингис хаан Ван хаанд илгээсэн тэр илчтэй тэ хилүүлж явуулсан тэр үгэнд нь бол нэлээд сайн гарч ирдэг. За энийг зүгээр тодруулаад задлаад ярих юм бол тойролыг яг 7 настай байхад нь мэрэгдүүд халдан довтлоод олзлоод дагуулад явсан байгаа. За тэгэн гутаа хар иллэг тий одоо ингээд хар алаг ишгэн тах өмсгөөд сэлэнгийн буур хэрт мэрэгдийн уур нүдвхөө гэж. За уур нүдв гэдэг нь будаа нүдв, тариа үр тариа нүдв тий гих мэтлэнгээр одоо судлаачид орчуулсан байдаг. Хоржаах ус Буйраг эцэг хаан нь бол мэрэгдийг довтлоод түүнийг буцаагаад авчирсан. Гэсэн хэдий боловч 6 жилийн дараа их одоо Илма хатны хамт татарын Аажа хаанд олдлогсон байдаг. За Аажа хааны хончин одоо цуг ингээд те тойролыг аваад бага наснд ингээ аваад буцаагаад нутагт нь оргож ирсэн энэ цагаас хойшоогоо бол ер нь бол арай гайгүй байсан байгаа юм. Судрын чуулганд мөн тойрол хааны 2 дугаар дүү Хэрээдэг гэдэг нь болохоор Жаха Гамбу. За тэгээд ингээд тангадуудад олзлогдчихсэн тухай юм түүхэн сурвалж мэдээ баримтууд байдаг байхгүй. За тэгэхээр түүний бага нас болон залуу нас нь бол ийм хүн нэлээд аадармаатай бэрх хэцүү амьдралыг даван туулсан зэргээс нь харах юм бол бас л гэж нэлээд туршлага хоримлуулчихсан хүн. Мөн нөгөө талаас нь хэдхэн жилийн дотор мэрэгд татар тангуудын довтлоонд өртөөд ялагдж исэн те ингээд эргэн тулалдаад ялж исэн гих зэргээр нь ингээд яг Хэрээдийн ингээ улс төрийн яг тухайн үеийн түүхийг үзэх юм бол бас нэлээд ийм аадармаатай бужигнаантай докторгүй байсан нь бас давхар харагдаад байгаа байхгүй юу. За татарын олзноос ирснээсээ хойш бол тэр цаг үед бол Хэрээдийн улс төрийн байдал бол илүү доктортай тайван байсан. Төр улсаа эмхлэн зохион байгуулах те боломж олдсон бололтой байдаг түүний эцэгт. За ингээ Хоржаах ус Буйраг хаан бол 40 хүүгүнтэй. Бараг жинхэнэ баатар иргэмээр байгаа хэвээр тийм. Олон хатантай байсан. Олон хатантай мэдээж олон хатны л олон хүүхэд байгаа шүү дээ тийм. За тэгээд тэрний хамгийн анхмад нь бол тойрол. За Хоржаах ус Буйраг хааны хөвгүүд хоорондоо энэ таарамжгүй тул тэднийг бол аль болох тусад нь нутаг зааж суулгаж байсан байгаа юм. Ер нь олон хөвгүүдтэй хаадуудын түүх бас нэг иймэрхүү байх тохиолдол зөндөө байгаад байдаг тийм. За одоо хаан ширээний төлөөх одоо өрсөлдөөн, эрх мэдлийн төлөөх одоо тэр олон хөвгүүдийн өрсөлдөөн бол бүр багаас нь явагдаад эхэлчихсэн байдаг. За эцэг Хоржаах ус Буйраг хаан бол хэдий Хэрээдийг мэдж байсан боловч яг улсын зохион байгуулалт нь бол судлаач доктор Алтан цүхийн хувьд бол одоо үзнэр те 2 гарын тогтолцоотой байсан бололтой гэж үзсэн байгаа байхгүй юу. Учир нь эцэг нь улсынхаа гол хэсэг болох зүүн гарыг Гүр хаан хэмээх дүүдээ өгч захируулж исэн.
Түүнд одоо бас яг ингээ Гүр хаан бол тэр хэсгийг захирж байгаа штэ. Тэгтэл тэнд нь бол яг өөрийнх нь туслах эсвэл нэг дид сайд гэх юм уу те ийм албан тушаал зөвлөх албан тушаалд нь бол тойролыг зөвлөхөр өгсөн байгаа байхгүй. Энэ нь юу гэсэн үг вэ гэхлээр магадгүй одоо ингээд Гүр хаан Ахмад хүү хоёр бол те хоорондоо хоршоо тэр хэсгээ захирах ийм байдалтай байж магадгүй. Үүнээс гадна яг энэ бол газар нутгийн хувьд бол яг хаана вэ гэхлээр явхан буюу заг завхан гэж байгаа байхгүй. Энд газар зааж өгч суулгасан гэж байгаа. За Ахмад хүүгэн эцгийн орыг залгамжлах давуу эрэхтэй хэв хууль гэдэг зүйл бол нүүдэлчдийн хувьд бол хэдэн 100 мянганы туршид л ингээд байж л байсан зүйл. Тэгэхээр Хуржаахус Буйраг хаан 40 хүүгнийхээ Ахмад хэмээгдэх ууган хүүгэн тойролыг Гүр хаанд өгөөд одоо ингээд зөвлөхөөр те дид сайдаар гэдэг ч юм одоо нэг иймэрхүү одоогийн түвшинд бодох юм бол ийм албан тушаалд томилсон нь ирээдүйд хэрэг улсыг захирах хаана бэлдэж байсан уу? Эсвэл арай өөр бодолтой байсан уу гэдгийг тодруулахад бэрх. Гэхдээ дараагийн түүхэн үйл явдлуудаас нь харах юм бол ямар таач одоо ингээд асуудал нь бол арай өөр тишийг хандж исэн буюу эцэг нь арай өөр бодолтой байсан байх магадлал өндөртэй байгаа байхгүй юу? За юу вэ гэхээр Хуржаахус Буйраг хааныг яг таалалд өгсөний дараа тай төмөр тайш бухаа төмөр хоёр эцгийн орыг залгамжилжээ гэсэн үг гарч иж байгаа. За тэгэхээр энэ хоёр хүүхэд бол нэгт байхгүй одоо нэгдүгürt бол тойрол байгаа тий. Гуравдугаарт нь бол сая нөгөө нэг Хэрээдээ гээд жаха гамбууг гарлаа штэ тий. Хамбуу гээд янз янзаар нэрлээд байдаг. За тэгээд энэ бол юу гэсэн үг вэ гэхээр энэ хоёр хүүхэд хаан ширээнд буюу эцгийн орыг залгамжлаад суучна гэдэг чинь нэг хүний хувьд бол доторхын жинхэнэ буслах нь өстэй. За тэр бол мэдээж тойрол. За тийм учраас тойрол бол эрс шийдэмгийн алхам хийгээд ах дүү нарыгээ бол товтлсон баг. Гиндүүлж товтлсон. За ингээд гинтийн товтлогоонд одоо хүчин автаад цогцсон хоёр ах нь бол те нөгөө өмнөх дугаарууд дээр ярьж исэн хадаан тайштай байлзан тутуур бэлгээ чигний нэг хүү баг. Эхний дайнд нь 9 шарх олдог. Дараагийн дайнд нь 7 шарх олдог. Бараг нөгөө өгшгүн мөнхийн гашээ гэдэг лөө те. Тэрэн шиг одоо нэг юм нөхөр байгаа шүү дээ. Тэр нөхөр чинь яг одоо мэрэгдийг өдөрдөж байгаа байхгүй. Тэ мэрэгдийн. За тэгээ мэрэгдийн өдөрдөгч тогтоо бэхийд нөгөө хэд чинь явж очиж байгаа байхгүй. Мэдээж тэр мэрэгдийн газар нутгийг одоо ингэ нэвтрээд орчиж байгаа шүү дээ. За ингэн гутаа тэндээс тусламж гуйсан боловч тогтоо бэхий болвол ямар учир шалтгаанаар юм бөөмөд ямарсан тэр хоёрыг барин гутаа тойролд хөргүүлсэн. Тойрол тэр хоёрыг болвол шууд тэнд нь дуусгасан. За тэгэхээр энэ нь бол ах дүү нарыг ингээд нэг алж хятаад байгаа нэг юм үйл явдал гарч ийн те. Яг энэ тухай бол Монголын нуус товчоонд бол тойролын авга ах Гүр хаан. Одоо сая нөгөө нэг хэсэг цуг захирж исэн газар байсан шүү те. Энэ чинь авга ах нь Гүр хаан те. За энэ бол Хуржаахус Буйраг хаан те эцгийнхээ 40 хүүгүүдийн ах хэмээн чи хаан ширээнд суусан. Тэгтэл одоо чи ах дүү нарыг алж те хаан одоо эрх мэдлийн төлөө бол цус урсгаж гинэ гэж хэлээд энэ бол бас нэг шалтгаан байсан байх магадлалтай. За ингээд энэ үйлдэлийг нь буруутхан гутаа Гүр хаан довтолж ирсэн. Тойрол бол зүгтаагаад мэрэгдийн нутагт бас л нэвтэрсэн. За хараун хавцалд буюу хараахан хавцалд бол шургаж тэндээсээ одоо гарахын тулд тогтоо бэхийгийн одоо нэг юм мэдлэлд очиж байгаа гэсэн үг байхгүй. Тэр хавцлаас гарахын тулд заавч тогтоо бэхийдээ тулгаас өгрөг байхгүй. Өмнө нь тогтоо бэхий бол тусалсан шүү дээ. Хоёр дүүг нөгөөд явуулсан те цаасл болчихсон. Харин энэ удаа тогтоо бэхий нөгөө нэг байдал те газар нутаг өөрийнх нь нутаг дэвсгэр дээр нь болж байгаа үйл явдлаас болоод илүү давуу эрэхтэй байсан учраас тойролыг нэлийн шахамдуулсан юм шиг. За ингээд тойрол бол яасан бэ гэхэлэр язгуур буюу ужаагуур бэхий одоо нэг үжин охиноо те цусардан өгч гэж байгаа байхгүй. Тогтоо бэхий цусардан өгч мэрэгдийн нутгаар дамжаад Монголын Исүүхэ Баатар гэж тусламж хүссэн. За энэ тухай нөгөө Исүүхэ Баатараас тусламж хүссэн тухай нэг хальт яриад өнгөрсөн те. За тухайн үед бол Хэрэг улсын дотоод эрх мэдлийн төлөөх тэмцэл өрнөж байсан бөгөөд Ван хаан өөрийн 100 хүний хамтаар гарч зогтаан Исүүхэ Баатарт шурган орж ирээд анд бололцох ёстой хэмээн Исүүхэ Баатартай анд бололцсон гэж ингэ ярьж байгаа тийм. За яг энэ үед бол Хутуулаа хаан түүнтэй анд бололцох нь бол буруу. Бид түүнийг бол сайн мэднэ шүү дээ. Харин Гүр хаантай анд бололцох нь дээрээ тэр арай илүү шодрох хүн гэж хэлсэн байдаг. За энэ бол Ван хаан болон одоо ингээ өөрийн ах дүү нарыг хөнөөгөө тэрний цусаар нь одоо ингэж будсан те ийм одоо ёс бус хүн учраас ийм хүнтэй анд бололцох нь бол одоо нөхцөлд бол ингээ болохгүй гэдгийг Исүүхэ Баатарт ятгсан боловч Исүүхэ Баатар
Ван хаантай анд бололцоод Гүр хааныг нь довтолж улсыг нь буцаагаад авч өгсөн байдаг. Энийг буцаагаад Хутуулаа хааны үнцгээс харах юм бол хадаан тааштай Хутуулаа хаан хамаг Монголын эрх мэдлийн төлөө өрсөлдөж исэн гэсэн хэрвээ тэр сонголтыг сонгох юм бол хадаан тааш Гүр хааны нутагт очоод хорлогдож нас орсон гэдэг зүйлтэй холбогдож байгаа байхгүй. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр Исүхэ Баатар Ван хаантай Хутуулаа Гүр хаантай нэг ханд гэдэг ч юм уу иймэрхүү холбоо байсан байх магадлалууд өндөр байгаа даа. За ингээд мэдээж усыг нь аваад өгчихсэн те Исүхэ Баатар Гүр хааныг довтлоход тэрээр цөөн хүмүүстэй зүхтаагаад хашин нутаг. За бид нар бол энэ хашин нутаг гэдгийг бол тангууд ус гэж ойлгох ёстой. Монголчууд тангууд усыг хашин иргэн гэж одоо хашин улс иргэдийг нь болохоор хашин иргэн гэж ярьдаг. За тэгээд ингээд тийшээгээ зүхтаад очиод үүнээс хойшоо сураг алдарч алга болдог. За энэ үйл явдалтай холбоотойгоор бол мэдээж одоо Хэрээдэд хэн ноёлох вэ? Хэн одоо хамгийн том давуу хүчтэй болох вэ гэхлээр Хэрээдийн тойрол. За ингээ улам бэлчиж байгаа энэ үйл явдал болж байгаа юм. За хажим Тэмүүжин туулын хар түнд буй тойрлын ордонд хүрээд түүнтэй ингээ холбоо тогтоосон тий. За яг энэ үед бол Хэрээд улс бусад улсаа бодох юм бол нэлээд хүчрхэг. Ер нь бол тэнд байгаа мэргэд, татар, хамаг монгол, Хэрээд, Найман эдгээр дотроосоо бол нэлээд тэргүүлэх байр суурьтай болчихсон байгаа нь Тэмүүжин тусалж байгаа тэр үйл явцаас нь нэлээд сайн харагддаг. Одоо нөгөө аавын хийсэн тусыг эргүүлэх хүүд нь барьдаг шүү дээ тий. Тэгэхээр хүү бол мэдээж аавынхаа оронд ааваа гэж бодоод хар болгонд ахаа өсч гэж байгаа шүү дээ тий. Ер нь бол одоо хуурай эцэг гэж явах гэдэг юм шүү баг тий. Нөгөө за яг наад үгэн дээр чинь нэг юм байгаа шүү дээ тий. Эцгийн хуучин анд та эцгийн минь найдал эцэг гээд хар болгонд ахыг авчирж өглөө гэсэн ийм үг байгаа тий. Тэгэхээр Тэмүүжинд бол яалтчгүй яг тухайн үед бол энэ бол Тэмүүжинд бол зөв нүүдэл зөв стратегийн бодлого байгаа байхгүй юу. Бусдын хүчийг ашиглаж ижил тэр эхнэрийг буцааж аавн тий. Тэр дайнд амжилт олно гэдгээ бол айл түрүүн олоод харчихсан байсан. За харин Ван хаанд ч гэсэн туслах нэг юм шалтгаан шалтгаан нь өмнөх нөгөө эцгийнх нь хийсэн үйл явдлууд нь байгаад байдаг тийм мэрэгдүүдтэй. За тэгэхээр саяны энэ хэлсэн эцгийн адил эцэг хэмээн гэж хэллээ тийм. За тэгэхээр яг энэ дундад зуунд бол энд дурддаж байгаа эцэг хүүгүүний ёс гэж байна. За энэ эцэг хүүгүүний ёс гэдгийг бол дэлгэрэнгүй тайлбартай Монголын нуус товчоонд дундад зууны монголчуудын нөхрөлийн нэг хэлбэр нь эцэг хүүгүүний ёс юм аа. Энэ бол насны хувьд нэлийн зөрүүтэй язгууртнууд хоорондоо хуурай эцэг хүүгэн болох явд юм аа. Тэд энэ эцэг хүүгийн ёсоор эв найртай байж харилцсан бие биедээ тусалцах те үүрэг хүлээнэ гэсэн байдаг. За жишээ аваад хэлэхэд л бол хонхтны мэнлэг эцэг. За хожим бол Хэрээдийн саяны тойрол буюу Ван хаан. Энэ хоёр хүн хоёулаа Тэмүүжингийн эцэг гэж нэрлэгдэж явж байгааз. Тэгэхээр энэ бол эцэг хүүгүүний ёсоор бол нөхөрлөж байсан гэдэг зүйлийг нь хэлээд байгаа юм. За нэг эцэг болох Хэрээдийн Ван хаан Тэмүүжний эсрэг хуйлдан ураг барилдах багалзуур эд хэмээн одоо нөгөө нэг нялх сэнгүмийн өөрөх тавьж байгаа ш жам ухтаа нээлээд. За ингээд Исүхэ Баатрын гэрээс ёсоор үүрэг хүлээсэн мэнлэг гэж эцэг байгаа тийм. Яг тэрний хил хязгаар нутагт нь очоод цаашаага ахаад явах юм бол Хэрээдийн нутаг руу орох гээд байна. Энэ үед багалзуур идэх гээд явж исэн энэ одоо зүйл нь бол угаасаа Тэмүүжин цөөхөн хүнтэй эрэхтэн барьж алах гэжсэн шүү дээ. За энэ үйл явдлаас нь бол хамгаалсан байдаг. Тэмүүжин ч одоо яг түүнийг одоо эцэг хэмээн хүндэлдэг тийм мэнлэг эцгийн тухай ярьж байна. Тэгээд хүндэлдэг байсан учраас улс байгуулад гавья байгуулсан үедээ гавьяатны хүмүүсийг шагнасан шүү дээ. Энэ үедээ мянганы ноёны хөрөмжлөхтэй мэнлэг эцэг хэмээн түнд сойрхлыг өгсөн байдаг тийм. Тэгэхээр энд яг юу хэлээд байна гэхээр мэнлэг эцэг бол одоо яг Ван хааны тухай ярьж байгаа бол ш одоо нөгөө мэнлэг эцгийг ярихгүй болох болж байна л да. Мэнлэг эцэг бол Чингис хааны хамгийн ихтгэлтэй хүн байгаа байхгүй энэ үед. Нөгөө эцэг гэдэг байгаа нь урав шарваад байгаа саяны тэр үйл явдлууд гаргасан те. Гэтэл Хэрээдийн нутгийг яг дайрж хахад мэнлэг эцгийн нутгаар дайрчаад цаашаа гарахад бол Хэрээдийн нутаг руу орох гээд байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр магадгүй яг тухайн үед мэнлэг эцэг тагнуулын үйл ажиллагаа хийж исэн те. Баруун хязгаарт сууж агаад яг тэр хандах юм их сууж байгаа байхгүй. Урд нь бид нар те тэр охиныг нөгөөчөө гэж ураг гуйхад бол нэлийн дургуусчсэн хүмүүс одоо яагаад гівгэнд багалзуур идгээд байгаа. Энэ бол нэлийн с ิจ гтэй байна да. Чи тийм учраас одоо адуу мал те туранхаа байн гэдэг шалтгаанаар хоошо гэдрэг буцаад хүн явуул гэдэг үстэй те. Гэх мэтлэнгээр одоо яг нэг иймэрхүү үйл явдал гардаг. За тэгээ нэгэнт одоо мэнлэг эцгийг ярьсан юм чинь хонхны төв тэнгэр гээд зарим байгаа. За энэ бол мэнлэг эцгийн 7 хүүгүүний дундх нь. Хожим нь бол Чингис хааныг эсэргүүцсэн нэлийн том
хуйлдааны нэг том эзэн болдог. Хасрыгч гүтгэдэг, одоо отголжин ноёныг ч ингэ зодож нүдэх те. Иймэрхүү зүйлүүдийг нилээд хийдэг. Төв тэнгэр бөө гэж. Төв тэнгэр бөө. За тийм учраас яг тэрийг бол Чингис хаан нурууг нь хугалж алдаг те бүхүүдээр. Энэ үед бол мэдээж тэрий чинь хэрвээ ингээд Чингис хааны эсрэг үйл явдал хийсэн учраас гэр бүлээр нь гэдэг ч юм уу те үүднээс одоо оргосон боолын илгийг гэмтлэх гэх мэтлэнгийн одоо ингээд том заалтуудтай штэ. За тэгэхээр Менлэг эцгийг бол эцэг хүүгүүний ёсыг бодож амьд үлдээсэн гэдэг л зүйл байгаад байгаа байхгүй юу? Энэ байгаа. За тэгэхээр энд нэг эцэг нь бол хорлох гэж байхад нөгөө эцэг нь аварж исэн гэдэг ч юм уу иймэрхүү зүйл гараад байна те. За бидний дурдж байгаа яг ингээ Хэрээдийн Ван хаан Тэмүүжин нар бол яг хизээ эцэг хүүгийн ёсыг гэж те тогтоосон бэ гэдэг зүйл байгаа. За тэгэхээр хамгийн анх бүтэн үжиг одоо ингээ аврах гэж байгаа энэ үед бол 1180-аад оны үйл явдал те. За энэ үед бол эцэг хүүгийн юм ёс тогтоосон байгаа. За эцгийн адил эцэг гэдээ очсон те. Гэтэл яг 1202 онд Чингис хаан 8-ны хөгсөс савраг Баатрын цэрэгт те ялагдаж доройтсон Тойрол хаанд 4 хүлэг баатраа явуулж тусалсан байдаг. Тэгээд дараа нь Туул голын хар түнд буй ордонд тэд эцэг хүү болох ёслол үйлдсэн гэж байгаа. За энэ дэр бол одоо хэлэх зүйл бол юу гэхээр Тойрол одоо жишээ нь Тэмүүжин багада Тойролын гэрт байсан гэдэг. За хожим нь одоо ингээ бүртөө үж ингээ авч өглөө. За ингээ 1189 онд хамаг Монгол хангу байж яаж болох вэ гээл тэ Ван хаан дэмжиж хаан ширээн суулгасан. Энэ хүртэлх үйл явдал дээр бол энэ хоёрын одоо энэ харилцааны хувьд бол Ван хаан тэргүүлэх байр суурьтай байгаад байгааз. За харин Тэмүүжин 1180 онд Монголын хаан болсноор хоёр талын энэ зэрэг зиндаа гэдэг ч юм уу тэ энэ жинлүүр дээр тавихаар ер нь бол ийм эрэх тэгш байсан байгаа байхгүй. Чингис хааны байр суурь бэхжихийн хэрээр тэр харилцаанд нь Тэмүүжин давмгаал хэрэгтэй болж эхэлж байгаа. За энэ үйл явдал нь бол саяны 1202 оны үйл явдалтай нэлээд холбоотой байхгүй. Яагаад вэ гэхээр саяны үйл явдал дээр юу болсон бэ гэхээр дөрвөн хүү ингээд нэг хүлэг баатраа илгээгээч гэж хэлсэн байгаа шүү дээ. Гэтэл энэ чинь үйл явдал нь бол Ван хаан өөрөө Тэмүүжингээс урваад байгаа газартаа одоо гал түлээд явцсан байдаг шүү дээ. Ураад явцсан байдаг тий. За гих мэтлэнгээр одоо ингээд иймэрхүү харилцаанаас үзэх юм бол ер нь бол Ван хаан бол хүчин чадал нь Тэмүүжинтэй танилцсанаас хойшоо гэх юм уу те ерөнхийдөө ингээ унаад явж исэн энэ шалтгаан байна. Гэхдээ энэ ганцхан Тэмүүжинтэй холбоотой биш л те. Ер нь Тэмүүжинтэй холбоотой ч жилээгүй. Тэрний маш олон дүүнэр байгаа. Төрийн эрхийг авах гэсэн ганц одоо хоёр хүү байгаа. Тэр хоёр хүү нь бол нэлээд нөгөө нэг нэлх сэнгүм гэл ингээ гарч ирэхэтдэг те. За ийм зүйл байна. За хоёулаа хамтран ажиллагчаа танилцуулах уу. За тэгээ. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар гэр бүлдээ үлдээх хүн сэнтэй хөрөнгө оруулалт Мандала Garden ажиллаж байгаа. За Мандала Garden бол одоо энэ баригдаж эхэлсэн цагаас ахуулаад их л хүмүүсийн анхаарлыг татж хүний чихэнд хүртэл ингээд тод үлдсэн Мандала Garden гэдэг тод үлдсэн. За байршлын хувьд гэх юм бол одоо Яармгийн Ацтын ам гэж байгаа тийм Ацтын амд байж байгаа. За тэгээд ер нь баригдаж байгаа төслүүд нь нийтдээ 10 га талбай дээр баригдаж байгаа. 65% буюу 6.5 га дээр ногоон байгууламжтай. За бусад газар нь одоо ингээд зогсоол болон те хүүхдийн тоглоомын талбай болон тэр одоо орон сууцны юм хэрэгжиж байгаа. Тэгэхээр эрчим хүчний хэмнэлттэй гэдгийг энэ удаад онцлох гэсэн. Байгаль дээлтэй шинэ орон сууцаа хамгийн таатай нөхцөлтөд ногоон зээлээр авах боломжийг Мандала Garden зохицлбор харуулалт танд олгож байгаа. За ногоон орон сууц яагаад ашигтай вэ гэхээр эрчим хүчний хэмнэлттэй шийдлэр баригдсан тул цахилгаан дээрээс нэмээд дулааны хэрэглээ багасч чинь. Тэгээд таны зардал мэдэгдэхүйц хэмнэгдэнэ гэж байгаа. Одоо бид нар ингэдэг юм байна л да. Сард одоо жишээлбэл цахилгаан болон дулаан нийлээд зүгээр дунджаар тэгээ баримжаа авах үүднээс 100 сая төгрөг өгдөг байлаа гэж бодъё. Тэгэхэд сар 100 сая төгрөг. Гэтэл дулаан алдагталд орон сууцсан нэг 115 сая өгдөг байж л да тий. 10 сарын дараа гэхэд 1 сарын илүү, 2 сарын илүү баг мөнгө гараад ирж байгааз тий. Гэтэл бид нар чинь нэг байранд 1 жил сунаа гэж байдгүй шүү дээ. 5 жил, 10 жил, доройж 20 жил амьдралаа гэж бодвол хэрвээ тэндээ яг ингээ бүтэн амьдралаа босголоо гэж бодох юм бол энэ мэтэр улам цаашаа зардал нь өсөд явдаг. Тэгэхээр ер нь бол яг тэр нэг эрчим хүчний хэмнэлттэй тэр ногоон орон сууц гэдэг чинь давуу тал нь ер нь энэ байгаа шүү. За тэгээд байгаль дээлтэй шийдэл нь агаарын бохирдлыг бууруулахад шууд хувь нэмэр оруулах гэж байна. Тэгвэл ногоон зээл гэж юу вэ гэдэг. Ногоон зээл нь болохоор зөвхөн эрчим хүчний хэмнэлттэй байгаль орчинд ээлтэй байх стандарт хангасан орон сууцнд л олгогддог зээл. Тэгэхээр энэ зээлээр тэр байр авч болж байна гэдэг маань тэр одоо нэг орон сууц маань ямархуу төвчний барилга гэдэг нь илэрхийлээд өгчөж байгаа. За тэгээд орон сууцнд олгогддог, тийм орон сууцнд олгогддог тэгээ зээлийн бүтээгдэхүүн байгаа. За давуу тал нь гэх юм бол энгийн орон сууцны зээлээс бага хүүтэй
урт хугацаанд олгогддог. За орон сууцны талбайн хэмжээ харгалздаг. Жижиг, том ямар ч орон сууц авах боломжтой. Тэгээд төлбөрийн уян хатан нөхцөлтөө ногоон орон сууцыг сонгосноор оршин суугч таны амьдралын чанар дээшлэхийн зэрэгцээ байгаль орчиндөө эерэг нөлөө үзүүлэх оновчтой сонголт болж чадна гэж. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг 75 75 8000 утсаар давлаарай. 75 75 8000. За ингээд гэр бүлдээ үлдээх үн цэнтэй хөрөнгө оруулалт бол Mandala Garden юм а. Баярлалаа та бүхэндээ. За баярлалаа Mandala Garden-д. За саяны энэ үйл явдлууд дээр боллоо шүү дээ, тий. Ван хааны хэлсэн өөрийн үгнээс нь бас ингээд тодорхой харагддаг байхгүй юу. Энэ юу гэхэлэр Ван хаан би хэрвээ одоо ингээд тий өхөж өргөдөд алга болох юм бол хэрэг улсыг минь хэн захирна. Дүүнэр олон байвч хоорондоо өрсөлдөөнтэй. Хүү одоо байвч тий одоо ингээд тэнд одоо хэн тусалд дэмжнэ. Тийм учраас би хоёр хүүгүнтэй болъё гэд тий. Сэнгүмийг Тэмүүжингийн одоо дүү болгоё гэд ингээд эцэг хүүгийн ёс барьж байгаа гэдэг энэ санаа явж байгааз. Гэтэл энэ санааны цаад утга санаа нь юу вэ гэхлээр одоо саяны тэр Хөгсөс Авраг Баатартаа байлдаад те ингээд нэг ялагдаж байхдаа Чингис хаанаас тусламж хүсэж байгаа шүү дээ. Энэ дэр бол бас нэг улс төрийн том нүүдэл явсан байж магадгүй. Чингис хаан ч гэсэн энд бол өөрөөс нь урвцсан байж хахад нь Ван хаанд яагаад туслах болсон шалтгаан нь бараг цол хэрэгэн те энэ бүх зүйлийг надад өг гэдэг ч юм уу ийм зүйл шахалтанд бас байсан байх магадaltaй те ямар ч эсэргүүцүүлгүйгээр ингээд тусалж байгаа үйл явдал болдог те тэгэхээр энэ бол бас л нэг юм учир дутагдaltaй бас нэг харахмаар юм байгаа байхгүй. За тэгээ энэ явдал бол Тэмүүжинг бол ер нь тал нутагт нэр алдраа цойратуулж те хүчрхэгчт нь бол мэдээж томоохон нөлөө болсон. За тойрол Чингис хаанаар бол Алтан улсын цэрэгтээ хамсан татарыг мөхөөх дайнд. За тийм. 1201 он Чингис хаантай хамт хүйтэн жамуухтаа тус тулдж байсан. Гэх мэтлэнгээр бол ер нь бол маш олон дайнуудыг хамт хийсэн байгаа тий. За одоо бас нэг ийм үйл явдал болно. Ван хааны дүү эрх хартай ингээ хартаага зөрчилдөд дүү нэг эрх хар гэдэг дүү байгаа. Энтэйгээ зөрчилдөд эрх хар одоо л ахтаа алагдахаас айгаад өмнөд нөгөө нэг ах нарыг нь алчсан шүү тий. Тийм учраас 8-ны Инанч хаанд очсон байгаа байхгүй. Инанч хаан цэрэг илгээж Ван хааныг цугтаалгасан. За тэрээр хар хятны одоо Кятаны гүр хаанд очсон боловч тэрнтэй одоо ингээд муудалцаад те тэг уйгуур тангуудын ингээд бадгасаар дайраад 5 ямаа шөрөглөн сааж сүүгийг уугаад тэмээний цусыг ханаж ингээд идээд гэж байгаа байхгүй. Ингэж явж зүдэрч явсараагаад энэ Гүсээгүр нуурт эрэхтэн Чингис хаан асарч тэтгэн Хууба хаяад цог өвлцөөн гэж. За саяны энэ үйл явдлаас жоохон өмнөхөн л дөө энэ бол 1194 оны үйл явдал. За энэ талаар бол Монголын нууц товчон дээрх үйл явдалтай холбоотой Тэмүүжин түүнийг тэтгэв. Гэтэл одоо тэр ингэж явснаа мартаад өмхий санаа өвөрлөж явна гэж түүний ах дүүнэр нь сэм хилэлцсэн гэж байгаа байхгүй. За гэтэл энэ сэм хилэлцсэн гэдэг яг энэ үг өөрөө эдгээр ах дүүснэр нь яг хаана байсан юм бэ гэдэг юм яригж байгааз. Тэгэхээр саяны 1184 онд болсон 8-тай хийсэн Инанч Билгээтэй хийсэн дайнд хажуунаас нь мэрэгдүүд бас тусалсан байж тарах гэдэг байгаа байхгүй. Ягаад гэвэл хожимын одоо ингээд зарим нэгэн түүх үйл явдлаар бол Хэрээдийн зарим нэгэн газар дээр нь бол мэрэгдүүд хяналтаа тогтоочихсон байгаа. За мэдээж Ван хаан бол цаашаа хар хядны зүг рүү цухтаасан байгааз. За үлдсэн буюу нөгөө Жаха Гамбу. За энэ босод дүүнэр нь саяны ингээд муулаад байгаа эдгээр бүх дүүнүүд нь хаана байсан бэ гэхээр Чингис хаанд ирсэн байгаа. Тэгэхээр Хэрээд улсын тал нь бараг Чингис хааны харьяантай ингээд ирчихсэн, орчихсон байгаа байхгүй юу. За тэгээ яг Жахан хамбуу нөхөрлөе гээд ирэнгуут мэрэгдүүд овтлсон. Мэрэгдийн эсрэг Жахан хамбуу Тэмүүжин нар одоо тий ингээд хатгалдан байлдаж хөөж явуулсан гэдэг ийм үйл явдал гардаг. Тэгэхээр саяны энэ дайнд 8 мэрэгдүүд холбоотон болж оролцоод Ван хааны хөөж явуулсны дараа үлдэгдэл цэргүүдийг нь барих гэж ирсэн боловч Чингис хаан Жахан гамбуу нарын тий эдгээр үйл явдалд нь оролцож байгаа байхгүй юу. За тэгээ эдгээр хүмүүс ингээд яриад сууж ийна гэдэг зүйл байгаа тий. За энэ яриаг ингээд юу яа. Ер нь бол ах дүүнэрээ ингээд алсан тий гэх мэтэр ингээд ярьж байгаа шүү дээ. За энэ үед нь бол тэрний одоо яг энэ ярианд нь оролцсон саяны хуйлдаанд оролцсон Алтан Ашук гэдэг хүн уламжлаж айлтгсан гэж байгаа байхгүй Ван хаанд. За тэгэхээр сая бол Ван хаан явсараад явж зүдэрсээр Чингис хаанд ирлээ. За ингээд өвлжж байгаа сте. Гэтэл тэрний одоо харьяанд нь байсан дүүнэр нь тэр Хэрээдийн бараг тал иргэдүүд нь Чингисийн харьяанд аль хэдийн орцсон байгаа сте. Чингис хаан өөрийнхөө ард иргэдээс алба татвар говчуур өгөөд татаад Ван хааныг тэтгсэн гэж гарч ирдэг байхгүй. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр томоохон эрх ашиг зөрчигдөж байгаа гэсэн. За тэгээд энэ үйл явдалтай холбоотойгоор Жаха гамбуу яг нөхлөр бусад хүмүүсээ аваад 8 руу цухтаж явах энэ үд хаалгыг нэгдвэрчж байгаа байхгүй.
За тэгэхээр үлдсэн хүмүүсийг нь одоо яах вэ гэхлээр одоо Ван хаан захирах те ийм эрх үүсчихэж байгаа. За энэ дээр бол нэг ийм зүйл байгаа. За тэгээ би энийг ингээд тэсэхгүй ингээд яваад ингээд нэг алтан ашиг гэдэг хүн уламжлан айлтгах гэж хэлж байгаа шүү дээ тий. За би энэ саяны хувь ярианд нь оролцсон билээ. Тэгээд төвчлгүй хамаг сонссноо айлтглаа гэж хэлсэн байдаг. Тэр үгийг сонссон Ван хаан ихэд уурлаж ил худуур хулбари арин тайж зэргийг дүүнэрийгээ баривчлуулад гэж байгаа байхгүй. Баривчлуулад Ван хааны дүү Жаха хаан буулалыг амжаа цухтаацсан тий. За тэгэхээр энэ яаж Ван хаан дөнгөж ирэнгуутаа ингэж идэрийгээ те буцаад баг хэрэгдээ баг таашаах хүмүүс байгаа шүү дээ. Ийм эрх мэлтэй байсан хүмүүсийг ингээ баривчилж авч байгаа байх тэр хиний дэмжлэгтэй мэдээж Чингис хааны дэмжлэгтэй л энийг чадах байгаа байхгүй. Тэгэхээр энд нэг айгүй бас том юм яваад байгааз. За ингээ баривчилж авсан ах дүү нарийгээ бол Ван хаан яасан бэ гэхэлэр нэг герт бүгднийг те гар хөлийг нь хөлүүлээд ингэж харуулангуудаа та нар намайг юу гэж одоо ингээ хэлсэн гинэ гэж хэлээд нүдрүү нүүрлэн нулимсан байгаа. За тэгээд гэр дотор байсан бүх хүмүүсээр нүүрлэн нулим. Одоо нэг энийг шоол гэдээ ярьдэн шүү дээ тий. Тэрнтэй адилхан нулимуулаад тэрнийхэн дараа хүлээсийг нь тайлаад зүгээр сулалсан байгаа. Тэгэхээр саяны тэр нэг ярьсан яриа өөр амар хүчтэйсэн байгаа шүү дээ. Ах дүү нарыг бүгдийг нь алаад инэ тэрээгээд гэсэн дараа нь ахаад нэг ийм ярианд орчих үедээ гэдэг зүйл эсвэл яг өөрөө байсан бол алах байсан үгүй тий. Тэгэхээр энэ Чингис хааны дэмжлэгтэй хийсэн учраас энийг бас цааш нь явуулж болох байсан үгүй юу гэдгийг бас бодож үзэх асуудал байгаа байхгүй. За Ван хаан 1202 он Чингис хааны дэмжлэгээр мэрэгд рүү довтлсон. За тийм. Маш амжилттай довтлсон. За ингээд нэлээд олсон боловч Чингис хаанд юу ч өгөхгүй. За энэ явдлаас болоод бол Чингис хаан бол Ван хаанд нэлээд дургу болсон тий. За түүний хойно Чингис хаантай хамт 8-ны хүчгүүдийн буйраг хааныг довтлож мөхөөс. За тэгээд тэндээсээ буцаад явж байхдаа дайнд дархан цолоо мандуулсан буцаж явж явах замд нь нөгөө 8-ны тий 8 ч бас 2 8 байгаа шүү дээ. Нэг нь Таяа хааны мэдлэлт байгаа, нөгөөх нь болохоор Буйраг хааны мэдлэлт байгаа. За 8-ны Хөгсүү Сабраг гэдэг баатар байдргийн бэлчирт цэрэг засаад Ван хаан болон Тэмүүжин нарыг хүлээж ирсэн. За ингээ Ван хаан олон гал түлээд шүн дөлөөр хар сүүл гэдэг газар руу тий Чингис хааныг орхиод хөдлөөд яваад гисэн нуучсан тий. За Хөгсүү Сабраг баатар Ван хааны хойноос нэхэж зарим албат иргэд адуу малыг нь те олзлсон тул Чингис хаанаас тусламж хүсдэг. Түрүү хальт ирсэн те. Тэгвэл ийм үйл явдал яаж болох уу гэдэг зүйл байгаа байхгүй. Энэ бол Хөгсүү Сабраг баатрын дайны тактик байсан байж магадгүй гэсэн зарим судлаачид ярьсан байдаг байхгүй. Яагаад вэ гэхээр Ван хаан болон Тэмүүжин нарын тэр хамтарсан том цэргийн хүч 8-ны тэр Буйраг хааныг хүчгүүдийн Буйраг хааныг гэдээ довтлоод ялчлаа ш тийм мөхөөчлөө. За ийм хүчтэй дайсны эсрэг бол Хөгсүү Сабрагийн цэрэг бол ялах магадлал бага. Тийм учраас энэ хоёрыг салгая гэж бодсон байж магадгүй. За ингэн гутаа Ван хаанд л ажиллагаа явуулсан байж магадгүй болчиход байгаа байхгүй. За Ван хаанд очин гутаа Чингис хаан бол 8-тай аль хэдийн те харилцаатай байдаг гэдэг зүйлийг жамуухаар дамжуулж хэлж байгаа те сэнгүүмээр дамжуулж гэж уламжлуулж байгаа. Энэ үйл явдалтай холбоотой Ван хаан түнд нь итгээд хаяад явж байгаа. Хаяж явснаас нь болоод одоо яасан бэ гэхлээр Хөгсүү Сабраг баатар хүчтэйдэн толгоо хүчгүүтэн толгоо гэдэг зүйл яваад хүчгүү буюу Ван хааны араас очиж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ нөгөө хүчний харьцаа өөрчлөгдөд байгаа гэдэг зүйл чинь сая энэ дээр ингээ харагдаад байгаа байхгүй. Уучлаарай. Одоо цаашаагаа өргөжлөөд нөгөө нэг хүлээгээд байгаа жамуух болон сэнгүүм нарын одоо нэг хоорондын хөвөлдөн орж ирэхгүй тий. Тэр бол яг өнөөдрийн нөгөө сэдв зөвхөн Ван хаан байсан учраас нөгөө Ван хаан дээр жоохон төвлөрөөд явчихж байгаа. Ван хаанаа бид нар нэг нэлээд сайн ойлгоод авчих юм бол дараа нөгөө Чингис хааны түүхтэйгээ ингээд яг түүхэн үйл явдлуудтайгаа идэрч яг ингээд зэрэгцээд ороо явчихна тий. Анхандаа болохоор тойрол одоо жишээлбэл түүний хан Ван одоо Ван хаан гэдэг цолоо авахаас өмнө ч гэсэндээ тий ер нь бол Тэмүүжинд их дэмжлэг болж исэн эцгийн оронд эцэг болсон ийм хүн байлаа шүү дээ. Ингээд дундуур нь ингээд одоо Чингис хаан гэсэндээ өөрөө ингээд хүч ороод ингийн зэрэгцээгээр эргүүлээд тэр нөгөө нэг өөрсдийнх нь нутаг оронд ч юм уу эсвэл хүн амын хувьд ч юм уу жоохон хүч алдаад байна. Тэгэл ингээд ганц нэг явааргүй үйлдэлүүд гарч ирээд л байна тий. Ингэж байгаа төгсгөлд нь юу болдог вүлээ тий. Тэр маш их сонирхолтой байгаа юм л та. Яг Ван хааны хувьд бол бас хүнд итгэл байхгүй гэсэн үг л дээ. Яагаад гэвэл ингээд нөгөө Тэмүүжин хүчтэй болоод байна гэдэг дээр ингээ хардас ирдэх, дүүнэрийгээ байн хардас ирдэх тий. Тэгээ хүүдээ итгэхгүй байх, иймэрхүү зан авирууд ингээ харагдаад байгаа учраас ер нь бол ийм жоохон хартаа маягийн тий. Тийм учраас ингээд яваад ингээд жоохон ингээд
муудадсан, хүчин сулраадсан гэсэн санаа байхгүй. За тэгээ Хөгсүс Абрагбаатар мэдээж Ван хааныг зогсон учраас Тэмүүжин ямар ч бодох зүйлгүйгээр боорч мухлаа борхуул чулуун нарын дөрвөн хүлэг баатраа илгээгээд эм хүүгүн одоо иргэд одоо сэлтийг нь бүгдийг нь Ван хаанд авч өгсөн. За Ван хаан энэ тусад нь талархаад одоо нөө Тэмүүжинтэй эцэг хүүгүүний одоо хандгаа өргөх ёслол гэдэг зүйлийг хийж байгаа байхгүй. Тэгээ түрүүн нөгөө хэлснээр одоо ингээд хүүмэн ийм учраас тийм учраас гэдэг. Тэгэхээр энэ дээр саяны нөгөө тохироо явуулсан гэж ярьсан шүү дээ. За тэгээд яагаад Чингис хаан гээд өөрөөс нь урах хүн туслах болсон бэ гэдэг бас нэг шалтгаан нь бол Ван хаан тэгээ Ван хааныг алдаж болохгүй гэдэг нэг зүйл байгаа байхгүй. Энэ юу гэхээр яг Монголын нус товчооны энэ хэсэг дээр болохоор ер нь 8-ачууд бол нэлийн төв учруулсныг Тэмүүжин Чингис хаан хасар хоёр хинт ч хэлсэнгүй явлаа гэж байгаа байхгүй. Энэ нь өөрөө 8-ачууд Ван хаан дээр тоглолт хийгээд ийнэ гэдгийг Чингис хаан мэдчихэж байгаа байхгүй. Тийм учраас тэнд ингээд Хөгсүс Абрагбаатрыг товтлж байгаа. Энэ үйл явдал гарч ирсэн байх магадлал бас өндөртэй. За тэгээд мэдээж одоо сая нэг эцэг хүүгэн болох ёслол гэдээ болсон шүү дээ. За энэ дээр бол нөгөө зочид Сэнгүүмийн дүү Чавар бихийг гуйсан Сэнгүүмийн хүү тусахад хожим бихийг өгье гэж гуйсан боловч Сэнгүүм жоохон юу яадаг те. Тэдний ураг манад гэрт ирэх юм бол хоймор цуугаад хатавч харна. Харин манай ураг тэдэнд очих юм бол хоймор цуугаад хатвчин цуугаад хоймор харах болно гэх мэтлэнгээр энэ одоо ингээл амар ихэмсэглээд байдаг шүү дээ. За энэ зүйлээс болоод бол Чингис хаан болвол ер нь бол одоо тэр хоёр одоо эцэг хүү хоёрд бол бүр тэр чигээрээ баг ингээд дургу болох те. Ер нь өөрийн гэсэн улс төрийн том тоглолтуудаа хийх. За энэ хоёр хүн бол бараг л яг өмнө ингээд насан туршийн холбоотой мөн үү анд мөн үү гэдэг те. Эцэг мөн үү гэдэг зүйл бас дотор нь орсон байх магадaltaй байгаа. За энтэй ч холбоотой саяны тэр нөгөө мэдлэг эцэгтэй холбоотой түүх гарч ирж байгаа шүү дээ. Мэдлэг эцэг буцах гэдэг зүйл. За тэгээд одоо энэ дээр ч нөгөө мэдлэг эцэг за чи ер нь бол буцсан дээр баха энэ бол нэлийн с ิจ гтэй байна гэсэн тий Чингис хаан буцсан. Буцаад явсан боловч тэнд яасан бэ гэхэлэр нөгөө Сэнгүүм одоо жамуух нар гэсэн үг шүү дээ. Ван хаан эднэс ер нь Чингис хаан мэдлээ. Тийм учраас ер нь өтөр түргэн дайн хийх хэрэгтэй гэдэг зүйлийг хэлдэг. За ингээд нөгөө дайныхын төлөвлөгөөнд задраад баада хишлэг хоёр тий хэрээдээс одоо ингээд тэлээ хургаалаад нөгөө эсэр сандал шатаагаад хоолоо буцалгаа тэгэл морь унаа шүнжин давхиж ирээ Тэмүүжинд хэлээ Тэмүүжин тэр Мав өндрийн тулдаанаас нэлээд цогтж гараад Мав өндрийн тулдаан болдог. За энэ тулдаан бол дараагийн нөгөө төвхөн нэвтрүүлгүүд дээр ингээд давхар яг явчих учраас энэ дэр нь зүгээр алгасаад явчих. Харин энэ дэр ямар учраас тий Ван хаан болвол ер нь бол яг тухайн үед бол Ван хаан нэлийн хүчрхэг болох магадaltaй очиж байгаа. Яагаад гэвэл саяны тэр Нялх Сэнгүүмийн одоо тэр аавыгаа ятгаж байгаа те Ван хааныг ятгаж байгаа үйл явц дээрэс нь жамуух энэ талд ороод ирчихсэн. Жамуухыг дагаад нөгөө алтан хучир эднүс чинь одоо өнчин өөлөн үжиний одоо өнчин хүүхдүүдийнхэн зүрхийн сугалж өгье гэх мэтлэнгээр ингээ хандгаад хангарга үргээд те хамаг Монголоос бас нэлийн хэсэг нь бас ийшээгээ явцсан байх ийм тохиолдлууд байдаг. Яагаад гэвэл саяны энэ дайнд Нялх Сэнгүүм хацрандаа шархтдаг тий. За ингээ хацрандаа шархтангуут нь араас нь одоо бараг тэр монголчуудыг бүгдийг нь ингэж хүйс тэмтрийгэл Ван хаан хэлсэн чинь одоо хөгшөрсөн хойчин заяасан ганц өрчин тий ямар нэгэн байдлаар эрсдэлд орох юм бол энэ усыг чи хэн захирах вэ? Тийм учраас хөвгүүнээ одоо ингээ эдгээснийхаа дараа тэр одоо Тэмүүр Монголын ихэнх нь одоо ингээд алтан хучир нарын хамт жамуух нарын хамт бидэнтэй хамт байна. Тийм учраас үлдсэн тэр урууд мангуудтай үлдсэн цөөхөн хүнтэй үлдсэн Тэмүүжинг болвол дараа нь яаж одоо ингэж баримжилж чамд авчирж өгье гэдэг зүйл байдаг. Хилдэг. Гисэн хэдий боловч Чингис хаан маш одоо нарийн төлөвлөгөө боловсруулад тий. За ингээд энэ жижигээр өндрийн гэж байгаа байхгүй. Жээр хавцалд ингээ хавцгаан амсарт алтан тэрэн босгон хоримлож байх гэж найр наадам хийж байгаа. Яг үеийн үед нь Чингис хаан гиндүүлэн довтлоод бүслээд 3 хоног байлдаж хэрээдийг буулгаж авсан байдаг. Тэ. За тэгэхээр Ван хаан Сэнгүүм нар бүсэлтнээс амжилттай зүхтаан гарсан ч дайжин явж явах замдаа болвол Дидик сахлын нэгэн ус гэдэг газар Ван хааныг 8-ны харуулын дарга 20 Сүбэчи гэдэг хүн барьж хороосон гэдэг ийм зүйл байгаа. За Ван хаан тойролын амьдрал бол мэдээж хар багаасаа тий нэг бол уруудан доройтох эс бөгөөс өөдлөн дэвших гэж явсаар агаад эцэстээ Чингис хаанта эцэг хүүгийн ёс баримтлаад тий явандаа өөрийнхөө одоо ингээд
юу хэмтэй ингээд нэг улс төрийн одоо бодлогоосоо болоод гэх юм уу эрсдээд ингээд дуусж байгаа үйл явдал гардаг. За хоёул хамтран ажиллаж байгаа. Болсон хоёлаа. Болцсон уу? Тойлж байхгүй. Нэг дахиад явъя идэх үү цаашаа. За. Зүгээр миний бодлоор бол тэгээд байгаа нөгөө тэр нөгөө нэг багдан Тэмүүжин Жамух хоёр баг тойрлынд байсан юм шиг тий. Тэр хоёр нэг нэгнийгээ мэддэг. Байсан. Тий. Тэгээд тойрлынд байсан бол таарад байгаа байхгүй тий. Тэгин гол тойрол эргүүлээд Тэмүүжинд бүртөөг авч өгөхдөө Жамух дүүд хэлгүр гэдэг шүү дээ тий. Тэгээд Жамух зэрэгтэйг ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр Жамух чинь яг тэр нөгөө нэг хамаг монголчуудын үндсэн тэр хуралдаанаа хийдэг тэр газар ноён суудсан байгаа шүү дээ. Тэгэхээр сүүлд гэсэндээ Жамухыг ингэж оруулж ирээд байгаа нь Жамухтай бол угаасаа л холбоотон гэдэг юм уу тий. Ийм байгаад байгаа. За яг нь ер нь бол яг энэ үед бол нэг юм яг орой босгоо цаг үейлсэн байгаа юм л да. Хин хинтэйгэж нөхөрлөж болдог те. Одоо ч улс төрч гэсэн яг иймэрхүү юм байд юм шиг байлаа шүү дээ. Тийм ээ. Энэ үйлдэлүүд нь ер нь тийм эрх ашигаас л болж хийж байгаа. Дандаа эрх ашигаас болоод байгаа юм да те. За тийм учраас одоо ингээ Ван хааны ах дүүстэй хоорондоо дотоод зөрчил тэмцэл ихтэй. Түүндээ ямагт ингээ гадны улс аймгийг татан оролцуулдаг. Мөн Чингис хааны улам хүчрхэж байгаас болгоомжлсон итгэлгүй харилцаа урууч шарвсан үйлдэлээсээ шалтгаалаад маш тогтворгүй улс төрийн нөхцөл байдалд те удаан оршиж байсан нь түүний улс мөхөх үндсэн шалтгаан болсон. За Ван хаан Сэнгүм, Абаху гэдэг ингээд хоёр хүүгүнтэй тэгээд Ужаагур Үжин, Чагуур Бэхи гэсэн одоо октийнх нь нэр ингээд түүх сурвалжууд гарч ирээд байдаг. Тэгэхээр Ван хаан чин одоо Хэрээдийн сүүлчийн одоо юу байх нь шүү дээ. Хан гэх юм уу? Сүүлчийн хаан. Тэгээд Хэрээдийн сүүлчийн хаан гэхдээ яг энэ үед ч гэсэн бас нэг зүйлийг айгуу сайн анзаарч үзэх хэрэгтэй. Сая бүртөө үжинг аврах гэжсэн мэрэгдэд хийсэн дайн байгаа шүү дээ. Энэ дээр чинь би өөрийнхөө хоёр түмэн цэргийг авч харна гэж хэлсэн шүү дээ. Тэгтэл яг Ван хааны өөрийнх нь эрх мэдэлд нэг түмэн цэрэг. Жаха хамбууд нэг түмэн цэрэг байгаа даа сте тий. За тэгэхээр Жаха гамбуу буюу Жаха хамбуу хоёр янзаар хэлээд байдаг. Жаха гамбуу гэж яг хэм бэ? Тойролын дүү. За энэ хүний талаар ахаад нэг хэсгээ ярьч тий. За Хэрээдийн Ван хаан тойролын дүү. Жаха гамбуу. За Ван хааны дүүнаар дотроосоо нэлээд өндөр байр суурьтай. Ягаад гэвэл саяны тэр дайнд нэг тэрбум гэнэ нэг түмэн цэргийг те ингээд захирж байгаа. Тэгээд тэрээр бол яг өөрийнхөө ах тойролтой бол үзэл санааны хувьд бол дандаа ингээд санал нэгтэй байдаг гэж судрын чуулганд бас тэмдэглэсэн байдаг. Нөгөө 40 дүүгийнх нэг юм уу те? 40 дүүгийнх нэг нь баггүй. Тэгсэн хэрнээсээ тойролтой арай эвтэй байгаад байгаа, ойрхон байгаад байгаа. Гэхдээ сайн цуглааж мухтагаад явсан шүү дээ те. Чингис ханаас ч гэсэн урвсан энэ үйл явдал болоод байгаа. Гэхдээ энэ хүний бас өвөр удам нь айгүй юм чухал баггүй Монголын түүхэнд. За Жаха гамбуугийн яг урд нь бол нөгөө Хэрээдэ гэдэг байсан бөгөөд хашин улсад одоо ингээд барьцаан дэвжсэн гэдэг хэлсэн шүү дээ тий. За тийм учраас тэрнийг одоо ингээд барьсан тангуудууд бол түүнийг тий тангуудууд бол барьж аваад ихээхэн гавшгаа болохыг мэдээд Жаха гамбуу буюу улсын их ноён гэж нэрлсэн байгаа байхгүй. Тэгэхээр нэр нь болохоор Жаха гамбуу гэдэг нэр нь Жаан улс, гамбуу нь бол ноён гэсэн утгатай гэж нэрлэдэг. За анх Тэмүүжин тойрлоос тусламж хүсэж мэрэгдэд товтлоход бол бас нэг түмэн цэргийн захирж исэн хүчрэх хүн байсан. 1201 онд болсон Чингис хаан болон Ван хаан хоёрын хамтарсан Гүр хаантай хийсэн Гүр хаан Жамухтай хийсэн энэ дайнд бол Жаха гамбуу Хэрээдийн цэргийн бас манлаа цэрэг хамгийн уртлын одоо манлаа цэргийг өдөрдөж байсан гэх мэтлэнгээр алдартай хүн байгаа байхгүй. За тэгээ Чингис хааныг тэрсүүдэд байхад Хэрээдийн Жаха гамбуу нөхөрлөхөөр иржээ гэж. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр 8 мэрэгд хоёр довтлоод Ван хаан явцсан шүү дээ тий. За яг энэ үед нь бол ирсэн байгаа байхгүй. За яг эндээ ирэхдээ яасан бэ гэхээр өөрийнхөө одоо нөгөө нэг октоудад дагуулж ирсэн байгаа байхгүй. За өөрийнхөө октоудад дагуулж ирсэн энэ дээр бол Чингис хаан бол том охин Ибахаг өөрийнхөө хатнаа олгож авсан Жаха гамбуугийн. За тэгүн гутаа Бэхтүүд миш гэдэг ингээд нэг үжин гэдэг нэг охин байгаа байхгүй. За энийг болохоор том хүү зөчөд өгсөн байгаа. Харин 3 дугаар охин сорхогтой нэг болохоор хамгийн бага хүү тулуйд авч өгсөн. За одоо нөгөө сорхтон Бэхи гэдэг хүн орж иж байгаа юм тий. За мэдээж сорхтон хатнаас төрсэн мөнх, хувлаа, хүлээгүй, ариг бүх. Энэ бол Монголын түүхэнд бол тодорхой байр суурь эзэлдэг. Сорхтон Бэхи хатнаас төрсэн энэ дөрвөн хүүхэд бол дөрвөлээ хаан ширээнд өргөмжлөгдөжсэн. Тэр дотроо бол мөнх хаан болон ариг бүх бол Монголын эзэнт гүрний хаан ширээнд. Хувлаа бол Юан гүрнийг үндэслэн байгуулсан. Хүлээгүй бол Иран дахь Монголын хаант улс те зарим тохиолдолд хүлээгүй хаант улс, ил хаант улс гэж нэрлэдэг эдгээр улсыг үндэслэн байгуулсан гэх мэтлэнгээр Жаха гамбуугийн одоо зээнэр нь гэсэн үг өстэй те. Тэгээ зээнэр нь. За тийм учраас одоо яг энэ түүхэнд бас нэг давхар гарч ирэх ёстой хүмүүс болж таарад байгаа. Өстой дуудагдах ёстой хүмүүс юм бэ те.
За тэгээд Жахаа хамбуу бол отхон охиноо бол онгуудын одоо ингээд эзний хүүд өгсөн гэдэг юм мэдээ байдаг. Тэгэхээр энэ 4 охиноо өгсөн. Гисэн хэдий боловч Чингис хаан Хэрээдийг эзэлсний дараа те Жахаа хамбууг бол ингээд харьяат иргэд өмч хөрөнгийг нь хэвээр нь үлдээсэн байгаа байхгүй юу? Үлдээс. Тэгвч Жахаа хамбуу бас Чингис хааныг мэрэгд 8-таад ингээд байлдах зуур түүнээс урвж салаад яваад өгсөн. За нөө 8 руу нэг зүгтаасан. Дараа нь одоо энд ингээд нэг урвлага хийж ин те. За ингээд ийм учраас уруудын зөрчтэй гэдэг хүнээр те явуулсан байгаа. Тэгээд уруудын зөрчтэй бол арга зарих хэрэглээд барьж аваад бүтээж хороосон байгаа байхгүй. Уг нь бол Чингис хааны хадам ав байгаас те. Бүр худ ураг байгаас те. Гихмичлэгээр маш ойрын. За ингээд ийм хүн одоо Чингис хаан түүний харьяат иргэдийг бол ингээд хуваагаад гэдэг те тал тийш нэгээд цацсан. Хожим Чингис хаан 1206 онд их Монгол улсыг байгуулж ноёдод хишиг тараахта зөрчдөөд саяны зөрчдөөд одоо хайгуу юу юм болон зэ зөрчдөөд Ебаха бэхи охиныг нь сойрхож өгсөн. Сая хин Жахаа хамбууг алчлаа. Тэр хүн алсан. Тий, алсан хүн байгаас та тий. За тэгээд Чингис хаан зөрчдөөд хандаж чиний ач гавьяаг дурдах юм бол Хэрээдтэй байлдах цагт тий хуйлдар анд төрүүлэн мордож байлдсан боловч хамгийн гол гавьяа буюу тэр дайныг араас нь чи товтлоод дайсны голц хэрэгтэн хүрээд ер нь бол те ингэж хэрвээ чи байгааг усан бол энэ дан яаж ч өөрчлөгдөх байсныг мэдэхгүй энэ бол чиний хийсэн хамгийн том гавьяа дараагийн чинь том гавьяа бол мэдээж энэ Жахаа хамбууг бол арга зайлд хэрэглэж байж те ингэж хороож алсан ийм учраас юу яаж байгаа одоо ийм учраас би чамайг одоо ингэ шагнаж ийна гэж хэлж байгаа байхгүй. За ингэ шагнахтаа болохоор Жахаа хамбуугийн охин тэр одоо Ибахаг чамд хатан болгож өгж байна. Чи энийг бол бас ингэ зөвөр ойлгоорой гэдэг ч юм те. За тэгээ Жахаа хамбуугийн улсыг эзэлж авсан чамд бол те зөрчтэй бол ингэ галдар гавьяа чинь маш их байгаамаа. Алалдах өдөр бол чи амиа харилцахгүй тулалцсан. Байлдах өдөр гэдэг баатарлан зүтгэсэн тул гэж байгаа байхгүй. За энэ мэтлэнгээр Ибага гэдэг хатныг Тэмүүжин өөрийнхөө хатныгаа одоо зөрчтэй авахт те авах зөрчтэй гэж бас ингэ гарч ирдэг. За ингэ зөрчтэй авахт бол чи 4,000 уруудаа мэдэж захиртугаа гэж сойрхсон гэж байгаа байхгүй. За тэгээд өнөөдрийн яг ийхүү 12 дугаар зууны төгсгөл үед Монгол нутагт Чингис хаан, Ван хаан хоёрын юм холбоо тогтоод те Хэрээд Монголын нэгдсэн том хүчин бүрэлдэн гарч ирснээр ирээдүйн жилүүдэд бусад улс иргэнийг одоо хуваан захирах томоохон боломжуудын үүд хаалгуудыг мэдээж нээж өгсөн. Энэ үеэс хойш Чингис хаан, Ван хаан хоёр те мэрэгдийн эсрэг сайр хээрийн довтлогоо, татарын эсрэг улс голын байлдаан, гүр хааны эсрэг хүүхний тулалдаан те 8-ны буйрог хаан руу хийсэн довтлогоо гих мэтлэнгээр маш олон дайнуудад бол хамтарч оролцсон. Хэрээдийн Ван хаан болон Чингис хаан нарын хамтын үйл ажиллагааг бол эрдэмтэд янз бүрээр үнэлж дүгнэж ярьдаг. За зарим үед бол угаасаа Чингис хаан илүү хүчрэхэг байсан учраас Ван хаан дагаж явсан. Зарим түүхэн сурвалжууд судлаачд гэсэн үг шүү дээ. Эдгээр хүмүүс бол ер нь бол Ван хааны түшгийг тэ одоо ингэж явсан. Ер нь бол бараг 1197 он хүртэл Ван хаан илүү байсан. Бараг л улсын хэмжээний ийм том эзэн байсан. Тийм ч учраас Чингис хаан энэ хүнийг дагахаас өөр аргагүй байсан. Гэх мэтлэнгээр ярьдаг Монголын түүхэнд тодорхой улам мөрөө үлдээсэн Хэрээдийн тойрол буюу Ван хааны тухай өнөөдөр ярьж тасглаа. За баярлалаа. Тойрол хааныг одоо нөгөө эхлээд тэр Тэмүүжинг ирэхэд хагдсан улсыг нь хар болгон дахны чи хариуд авч өгье гэд нэгтгэж өгж байгаа тэр байдлыг хараад Эсвүгэ Баатар тойролыг бас баг залууданд тусалж явсан тэр тусыг хараад маш ингэж нэг юм өгөө аваатаа маш сайхан санагддаг байсан. Тэгэд тэгж жагаад нөгөө сүулт гаргасан үйлдэл тэр юмд харахаар мэдээж нөгөө хүүгээ ч юм уу те эсвэл нөгөө нэг дүүгээ ч юм уу те гэж харж байдаг байсан бол нөгөө дүүн эсвэл хүүн ч юм уу те өөрөөс нь маш том бүр юм одоо улсыг бүтээх юм зорилготой мэдэгдээ. Тэгээд ингээд өөрийнх нь эргэн тойрондсонд бас харамсмаар юм л үнэхээр итгэх хүн байхгүй те гэдэг ч юм уу. За тэгээд түүний төрсөн дүү бол бас яа харахгүй нэр нь дуудагдах хэвээр яригдах хэвээр хүн юм байна л да тий. За ингээд их Монгол улсын түүхийн энэ удаагийн дугаар маань өндөрлөж байна. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар гэр бүлдээ үлдээх үн цэнтэй хөрөнгө оруулалт үрээтэй Mandala Garden буюу Moncon Construction хамт олонны маань барьж байгуулж байгаа энэ хөтөсөл оролцлоо. За ингээд дараагийн дугаараар уулзъя. Баярлалаа танд. За баярлалаа.
Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүй мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Удаа өвчлийн банкны дансгаа 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.